бүгдээрээ гэдэс жиргэлдэх одоо дүрмийг харъя. За үйл үгийн эцэст орсон эн, бэ, дэ, ир, эс, ил энэ 6 гийгүүлэгчийг бол хувиллагч үсэг гэж нэрлэдэг. За та бүхний чэйжилт занснаар бол навдар салд гэж нэрлэдэг. Эдгээр 6 гийгүүлэгчээр төгссөн үйл үгийн араас и, г, эн, эм, ил, ир, ши, за гаг одоо уртгалын буюу АЭ-гээр эхэлсэн гэсэн гийгүүлэгчээр эхэлсэн залгуурыг залгахад бол гэдэс жиргэлнэ. Эдгээр гийгүүлэгчийг хувилгагч үсэг гэж бол нэрлэдэг. За та бүхний чэйжилж заншснаар яаган молор гэж нэрлэдэг. За дараа нь үе жиргэлдэх. За үе жиргэлэхэд буу бүү үеийг бол жиргэлнэ. За монгол бичигт б-гээр төгссөн 3 үг бол байдаг. Жишээ нь ав, хөв, жив гэсэн байдаг. За анхаарах зүйл нь бол эдгээр 3-ын ав хэмээх үгийн араас бол хувилгагч үсэг гიშгээр эхэлсэн залгуур залгахад бол гэдэс жиргэлдгийг бол бас анхаарах хэрэгтэй. Харин хөв, жив үгэнд бол үе жиргэлж байна. За одоо үе жиргэлхийг хэдүүлээ ажиглая. За монгол бичигт үе жиргэлдэг цөөн үг бол байдаг. Тэдгээрийг нягтлж харах юм бол б гийгүүлэгчээр төгссөн буюу жив, хөв гэсэн 2 үгэнд хувилгагч үсгээр эхэлсэн нөхцөл залгахад буу бүү үе жиргэлдэг. За г гийгүүлэгчээр төгссөн буюу өг гэсэн үгэнд хувилгагч үсгээр эхэлсэн нөхцөл залгахад гүү үе жиргэлдэг. За өөрөөр хэлэх юм бол дээрх дурдсан үгсэл үе жиргэлдэг гэж ойлгож болно гэсэн үг. За анхаарах зүйлийг ажиглая. Хувилгагч үсэг залгахаас гадна б-гээр төгссөн үгэнд б-гээр эхэлсэн залгуур залгахад мөн дээрх дүрмийг бол баримталдаг. Жишээ доорх үгүүдээс бол ажиглаж болно. За жишээ нь энд хөв хэмээх үгийг бол харж болж байна. Одоо гуу үе жиргэлхийг харъя. Монгол бичигт г-гээр төгссөн өг хэмээх үг хувилгагч үсгээр эхэлсэн нөхцөл залгахад гуу үе жиргэлнэ. Жишээ нь эндээс хэдүүлээ ажиглая. Тэгэхээр монгол хэлэнд гүйвэлчээр төгссөн хяр, өг, sig, бүг гэсэн үгс бол байдаг. Эдгээр үгийг бол үндсэн их шиг ахуулдаг залгуур залгахад бол гуугүй үеийг бол жиргэлдэг. За энэ нь алтан овгийн хэлэнд хэлхийн явцад бол бий болдог авианы үзэгдэлтэй бол холбоотой. За ингэж хувилснаар өг, sig, хяраг гэдэг гийгүүлэгчээр төгссөн үгийн хувилал нь үх, сэх, хяр гэдэг игшгээр төгссөн үйл үгийн хувилснаас ялгардаг байх нэ. Яагаад бүтэн үе жиргэлэх ёстой вэ? Монгол бичигт эдгээр үйл үгийг хувилгагч үсгээр хувилгахад яагаад бүтэн үе жиргэлдэг вэ гэх юм бол алтан овгийн хэлний явцад хэлэгдэх явцад бий болж байгаа үзэгдэл мөн утга ялах зорилготой байдаг байх нэ хүүхдүүдээ. За үүнийг дээр дурдсан 2 үгээр жишээлэн авч үзье. Нэгдүгээр үг нь хөв. За тэгэхээр хөв гэдэг үгийг хөв бүү бэ биш хөв бүү бэ гэж хувилгаж байгаа нь бол утас хөвөх гэсэн утгаас ялгаж байгаа хэрэг юм байна. Хоёрт нь өгнө. Өггүнэ, өггүнэ. За өг гэдэг үгийг өггүнэ биш өггүнэ хэмээн хувилгаж байгаа. Энэ нь үхүнэ гэсэн утгаас ялгаж байгаа буюу үх гэсэн үгээс ялгаж байгаа юм а. Дараа нь шүд жиргэлдэх. Гийгүүлэгчээр төгссөн зарим нэр үгэнд шүд жиргэлсэн тохиолдол байдаг. Жишээлх юм бол зүйл, цэцэг, өвдөг хэмээх үгэнд бол шүд жиргэлсэн харагдаж байна. Тэгэхээр гийгүүлэгчээр төгссөн зарим нэр үгэнд ийхүү шүд жиргэлэн бичсэн байгаа нь зарим нэр үгийг хэлэх явцад 2 гийгүүлэгчийн дунд их шиг жиргэлэх болсон учраас монгол бичгээр шүд жиргэлэн бичдэг байх нэ. Анхаарах бас нэгэн зүйл байна. Монгол бичигт сүүл энээр төгссөн хан, сун, тун, чин гэсэн 4 үг байна. Эдгээр үгэнд тодтгон холбохын хэ болон хэвийн га нөхцөлийг бичгэд сүүлийн нь ихэнхлэг болж хувирдаг. Үүнээс бусад дагвар нөхцөл залгахад хувилгагч, эс хувилгагч үсгийн дүрмийг бол баримталдаг байх нэ. Дээрх жишээнээс харж болно.
Одоо бүгдээрээ жишг даалгавартай танилцъя. За энэ жишг даалгавар бол 2021 оны В хувилбарын 1-р хэсгийн 33 дугаар даалгавар байна. Эсэлтийн шалгалтын. За тариалангийнхаа гэсэн үгийг зөв бичсэнийг олоорой гэсэн байна. Эндээс харахад Е гүйгүүлэгчээр төгс үгэнд хариалахын ялгалын үн нөхцөлийг бол залгана гэсэн хувилбар бол зөв байна. Дараагийн жишг даалгавар 19 оны А хувилбарын 1-р хэсгийн 29 дугаар даалгаврыг харж байна. Тодхон холбох нөхцлөөр зөв хувилгасныг олоорой гэсэн байна. А хувилбар зөв байна. Навтар сал буюу 6 гүйгүүлэгчээр төгссөн үгийн араас яган молор гэсэн гүйгүүлэгчээр ихэлсэн залгуур залгахад гизэж хэрэглэнэ. Дараагийн жишг даалгавар 21 оны А хувилбарын 1-р хэсгийн 38 дугаар даалгавар. Мэд гэсэн үгийг цагаар төгсгөл аль нөхцөлийг залгах вэ гэж байна. Эндээс харахад мэдэгдээг өнгөрсөн цагийн жухуу жөхөө буюу Д хувилбар зөв байна. Дараагийн жишг даалгавар 21 оны А хувилбарын 1-р хэсгийн 37 дугаар даалгаврыг харж байна. Бусдаар үйлдвэрлэх хэвийн Г дагавартай үгийг сонгоно гэж. Эндээс бэлд гэх үгийн язгуур дээр бусдаар үйлдвэрлэх хэвийн Г гэ дагаврыг бол залгасан байна. С хувилбар зөв байна. Дараагийн жишг даалгаврыг харъя. 19 оны А хувилбарын 30 дугаар даалгавар харагдаж байна. Уншаад холбогчийн дүрмээр бичсэн үгийг олоорой гэсэн байна. Эндээс харахад нэс гэх үйл үгэнд нөхцөлдүүлэн холбохын гад гээд нөхцөл залгасан байна. Тэгэхээр Е хувилбар зөв байна. Ингээд сурагч дүүнэртэй эсэлтийн ерөнхий шалгалтанд нь амжилт хүсье.